Малчдын орлогыг доктортой байлгах дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдаа авахд шаардлагатай санхүүгийн нэмэлт хөлсөөр бүрдүүлж гаргахаар болжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1977 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнсан ноолуур экспортлож 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан салбарын нийт орлогыг 1.8 их найд хүргэж борлуулалтын орлогыг 600-аас 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгө орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхийн ноолуурыг бэлтгэх шаардлагатай. Энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болон векселийг гаргах боломжтой төдийгүй тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно гэж үзжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монгол банкнд вексел гаргахыг зөвлөлөө. Уулуурхаан бус экспортын гол бүтээгдэхүүн ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиуж, дотооддоо бүрэн боловсруулснаар нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлого нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.